Сайн байна уу? Гого Women ирсэнд баярлалаа. За сайн байна уу? Өрсөнд баярлалаа. За 10 жилдээ ямар хичээлдээ дуртай байсан бэ? 10 жилдээ англи хичээлдээ болон түүхэн хичээлдээ ер нь хамгийн их дуртай байсан. Биедээ байнга авч явдаг 3 зүйл. Биедээ байнга авч явдаг 3 зүйл гэхээр цүнхтэйгээ мэдээж байнга явж байдаг. Тэгээд цүнхнээсээ гадна уцтай мэдээж явах бах. Тэгээд гар утаснаас гадна гэх юм бол хувцастайгаа явах бах. За бүгдээрээ дээшээ гараад асуултаа өргөжлөе. За тийм. Мөнгө хамгийн их зарцуулдаг зүйл нь болохоор шинэ нэмийг мэдж авахд аюу их зарцуулдаг. Одоо сургалтч байна уу? Эсвэл одоо шинэ номч байна уу? Эсвэл тийм одоо шинэ хүмүүстэй уулзаад тэгээ тэнд ингээ connection үүсгэхэд ч юм уу гэх мэтчлээ. Ер нь ингээд надад хэрэгтэй зүйлдээ илүү их зарцуулах гээд байгаад байдаг. Таны хобби юу вэ? Миний хобби бол янз бүрийн хобби байгаа. Нэгдүгürt би бол нэг контент хийх дуртай учраас яг film making, video editing гэдэг тиймэрхүү зүйлд бол дуртай байсан. Багадаа болохоор өөрөө театрын дугууланд явдаг гэсэн болохоор театр тайзны урлагт бас айгүй сонирхолтой. Одоо бол үзэх айгүй дуртай. Энэтхэгт ямар мэргэжлээр суралцдаг вэ? Яагаад энэтхэг сонгосон бэ? За энэтхэгт одоо болохоор улс төр судлал, олон улсын харилцаа гэсэн мэргэжлэр ер нь суралцж байгаа. Яагаад энэтхгийг сонгохолсон бэ гэх юм бол нэгдүгürt 2023 оны 100 надад ICCR-ийн тэтгэлийг хамгийн нэг санал болгоод энд ер нь энэтхэгт бас тэтгэлэг байдаг шүү. Чи сонирхож байна уу гэд тийм санал бол ирж исэн. Тэгээд тэр саналын хүрээнд бол бодолцож үзээд окей би бас энэтхэг рүү явчих болох юм байна. Дээр нэмээд тэтгэлэгтэй юм байна. Яагаад болохгүй гэж тэгээд апплайдаа тусч үзчихсэн. Тэгээ их хүлээлт байгаагүй ч гэсэн тэтгэлгээ авчихсан болохоор ер нь бол хамгийн түрүүнд явахсан. Анх бичлэг хийх санаа хэрхэн төрсөн бэ? Анх бичлэг хийх санаа бас яг нойргүй явж байгаа л төрж исэн. Тэгээд найзуудтайгаа аяллаар явж исэн. Тэр үед болохоор нэг нойргүй явчихлаа хүний дотор нэг тийм өөрийн дуу хоолой гараад ирдэ штэ. Тэгэл өөстөй хийж чадахгүй байх чи тийм гэл ингээд нэг голсон дуу хоолой гараад ирдэ. Тэнгүүт надад нэг дуу хоолой гарч ирээ. Тэрний эсрэг би ерөөсөн юм хийж чадаагүй нэг үе юм байх юм бол чи тэгээ тууштай хийдэггүй штэ. Чи тэгэл нэг хичээл алга болчтой, нэг хичээл алга болчтой гэх тэгэхээр гүү тэгвэл тууштай хийчихэл дээ. Чи харах уу гэд өөрөө өөртөө тийм амлалт өгөөд тэгээд тэндээс хойш өдөр болгон ерөнхийдөө контент хийж эхэлжсэн. Өөрөө өөртөө л амлалт өгж эхэлжсэн юм уу да. Та өөрийнхөө ямар зан чанараар хамгийн их бахархдаг вэ? Өөрөө өөртөө үнэнч зан байдалтай хамгийн их бахархдаг. Тэгээд надад үнэхээр таалагдахгүй байгаа ямиг хинч байсан хүчлээд ерөөсөө хийлгэж чадахгүй. Тэрүүгээр би бол айгүйх бахархдаг. Шантрах үедээ өөртөө юу гэж хэлдэг вэ? Шантрах үедээ өөртөө за өнөөдөр ямар ч байсан бичлэгээ хий да гэхэл өнөөдрийнхөө бичлэгээ хийгээл эхэлдэг. Бусад зөвхөн бичлэгнээс өөр үе ч гэсэн шантрах үе байна л да. Тэгээ ялангуяа одоо шинэ зүйл ингээд эхлүүлэх гэж байгаа. Би мэдэхгүй штэ чадахгүй штэ гэдэг ингээд айгүйх нэмэгдэг үеуд бол зөндөө байдаг. Тэрэндээ болохоор яг тийм нөгөө тайз хөтлөлт дээр хамгийн их гарч ирж байсан байхгүй. Хамгийн их тайзан дээр гараад нэг эндэр дээр хөтлөгч болоод үг хэлэх гээл тэгсэн чинь амар салгалал ирсэн. Ингээд хам би чичрээл байсан. Тэр үед за байж та. Гэхдээ бодоод үзтээ хөтлөгч хийж хүн төрдөггүй штэ. Тийм ямар нэгэн байдлаар тэр чин тайзан дээр 100 удаа гараад үзсэн хүн л хөтлөгч хийгээл амар мундаг болцсон байгаа л гоос. Энэ чиний ихний удаагийн тайз гаралтцсан амжилт гээл ерөөс өөрийгөө сумлал алгадал гаргаад тийм нэг туршлагууд руу ер нь бол өөрийгөө айгүйх сорж үзхийг хүсдэг. Оюутан насныхаа тухай ярил. Гадаад сурж байгаа болохоор илүү их зүйлийг мэдэх боломж гарч ирж байгаа. Тэгээд нөгөө талаас илүү их үүрэг хүлээж байгаа. Ягаад гэх юм бол одоо Монголын нэр хүндийг тэнд авч явж байгаа шүү дээ. Монгол хүн гэж нэг ийм хүн байд юм байна. Анх удаа монгол хүнтэй таарч үзэж байгаа ч гэсэн хүмүүс байгаа. Тэгэхээр энийг бүтэхгүй нөхөр байх юм бол тий монголчууд ч ингэж ерөөсө бүтэхгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд тийм нэр алдран дурсагдаад эхлэх болохоор тэрнээс жоохон имиж болгоомжилж явдаг гэх юм уу? Та өглөө орой алинд нь илүү бүтээлч байдаг вэ? Өглөөдөө илүү бүтээлч байгаа гэдэг. Тэгээ ялангуяа өглөө эрт сэрж чаддаг өдрүүдтэй бол би хамгийн бүтээлч байгаад байдаг. Орой тэр ялангуяа шөнө 1-2-оос хойш болохоор бүтээмж бол эрс ундаг. Хүмүүс танаас захимаар хөвчлэн ямар асуулт асуудаг вэ? Хүмүүс насны бүлгээс хамаардаг. Тэгээ одоо жишээлбэл жоохон настай хүмүүс байх юм бол за энэ улс төр яах гэдэг одоо чи тэрний хэргийн талаар мэдэж гэнэ үү гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд асууж орж ирдэг. Зөвхөн нас нь илүү бага байх юм бол одоо мэдлэгийн чанартай юмнууд айгүйх онлайн чанартай. Чи тэрний талаар мэдэх үү, энэний талаар мэдэх үү гэд тиймэрхүү юмнууд дээр айгүйх орж ирдэг. Бүр жоох хүүхдүүд болохоор хаа таныг дэмждэг шүү гэд орж ирдэг. Тэндээс бас айгүйх урам авдаг. Таныг юу хамгийн их бухимдуулдаг вэ? Тийм хүний мэдхгүй орон зай дээр ашиглаж тоглолт хийгээд байгаа
тим тоглолтууд бол аягүй их бухимдуулдаг. Ялангуяа одоо улс төр дээр хамгийн их ажиглагддаг гэх юм уу. Тэгээд ерөөсөө мэдэхгүй юмыг далимдуулаад эн чинь ингэдэм гээд нэг тийм хүн чанга дуугаар хэлчихэнгүүтэл үнэн болчт юм шиг ярьдаг тийм зүйлүүд аягүй их бухимдуулдаг. Бусдаар бол бас нэг тийм нэг далд санаатай хүмүүс байгаад идэв шүү дээ, тий. Гэт нэг ярьж байгаа наана инээж байгаа өстө сайн уу мань уу гэж байгаа мөртлөө яг цаанаа болохоор өөрөө өөрсдөө нэг тийм далд санаа агуулад байдаг тийм хүмүүс жоохон бухимдуулмаар санагддаг. Таны хийсэн бичлэгүүдээс хамгийн өгөөжтэй нь аль нь вэ? Хамгийн өгөөжтэй бичлэг нь гэх юм бол гадаад харилцааны бодлогоодыг ч юм уу эсвэл улс орнуудын хоорондоо харилцаж байгаа гадаад харилцааг хүн болгож хүншүүлж гаргаж ирээд тэгээд тэрүүгээр ингээд одоогийн геополитикийн нөхцөл байдлыг тайлбарлах гэж хичээсэн тэр бичлэгүүд маань бол хамгийн их хүн төрсөн баг. Тэгээ нөгөө талаасаа хамгийн өгөөжтэй бичлэгнүүдийн нэг маань байсан болов. Яагаад Nova Rainy гэж нэрлсэн бэ? Их гоё асуулт байна. Rainy гэдэг нь болохоор миний нөгөө нэг Ратна гэдэг товчлол болчихж байгаа юм л да. Одоо манай хамаатан садан юм уу гэр бүл ойрдны хүмүүс болохоор Rani маань гэж дууддаг. Тэгээ Nova гэдэг нь болохоор нэг хоёр утгаар илэрхийлж байгаа. Нэг нь болохоор Nova гэдэг чинь нэг тийм одоо шинэлэг гэсэн утгатай үг байгаад байдаг шүү дээ. Нөгөө талаасаа болохоор нөгөө supernova гэж сонсч байсан нь. Тэгээ нөгөө од тесрэх үедээ маш хэмжээний эрчим дулаан энерги ялгаруулад их тесрэлт хийдэг. Тэгээд тэр их тесрэлтээр маш их шинэ элементүүд үүсч, шинэ одоо санаанууд төрж байгаа ч гэдэг юм уу. Тэр утгаараа Nova гэдэг товчлолоор нь хэрэгжилж байгаа. Энэтхэгчүүд Монгол гэхээр юу гэж хамгийн их асуудаг вэ? Хамгийн түрүүнд түүхээ аягүй сайн мэддэг болохоор Чингис хааны түүх болон нөгөө Мугаалын эзэд гүрний Монгол хаадуудын түүхийг асуудаг. Тэгээд бас нэг жоохон харамсалтай зүйл нь гэх юм бол нөгөө Мугаалын эзэнт гүрний Монгол хаадууд ялангуяа Баабур хаан маань чинь жишээлбэл өөрийгөө Чингис хааны удам угсаатай цустай гэдэг ингээд айгүй их тийм Монгол хаанаар нэг үлдэхийг хүссэн түүхэнд. Тэнгүүт тэрийг болохоор бид нар ер нь тоодоггүй. Энтгэгт Монгол хаад байсан юм уу? Би мэдээгүй шүү дээ гэд нэг тийм хандлага айгүй их байгаад байдаг. Тэгэхээр энтгэгчүүд баг Монголын түүхийг биднээс илүү мэдээд байгаа юм шиг. Эсвэл нөгөө монголчуудад илүү их тийм одоо өөрсдийнх нь мэддгээс илүү кредит өгөөд байдгийг юм шиг санагдсан. Та ямар мэргэжлээр сурч байна вэ? Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Анхандаа болохоор би улс төр судлалаар ерөөсөө сурна гэж бодоагүй. Олон улсын харилцаагаар сурах гэж очсон. Тэгээд Дэлхийн их сургуулийн хөтөлбөр програм дотор олон улсын харилцаа гэсэн хөтөлбөр ерөнхийдөө бол тийм бакалаврын төвшөнд бол байхгүй. Тэгээд хамгийн ойролцоо тэгвэл та хэд яаж гадаад харилцааны яамны ажилчдаа бэлддэм бэ? Ер нь энтхийн дипломат ажилчид яаж бэлтгэгддэг гингүүт энтгэгт бид нар төрийн албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчдыг бэлддэг яг нэг програм байгаа. Тэр нь болохоор улс төр судлал гэдэг бүтэн програмд ороо явцдаг. Тэрэн дотор болохоор улс төр судлал, олон улсын харилцаа, төрийн нийтийн удирдлага, тэгээ улс төрийн онолууд гэх мэтлээ бүх юмаа цогцоор нь авч үзээд ер нь төрийн албан хаагчийг айгүй тийм хөрөх чадвартай болгож бэлтгэдэг. Тэгээ тэр хөтөлбөрийн үндсэн дээр бол улс төр судлалын техникэнд суралцаад явж байгаа. Таны аль бичлэг хамгийн их үзэлттэй байсан бэ? Хамгийн их үзэлттэй байсан бичлэг нь болохоор тэр тугаа солих уу, манай их Монгол улсын үед ийм туг хэрэгжилж исэн гэдэг бичлэг байгаад байсан. Тэгээд тэр аргумент болохоор надад айгүй сул аргумент шиг санагдсан. Тэгээ ягаад гэх юм бол тухайн үед их Монгол улсын үеийн далбаа гэж байхгүй. Далбаа гэдэг чинь бас ингээ саяхнаас гарч ирсэн концепт. Тэнгүүт бид нар ч баг ийм нэг цэнхэр далбаатай байсан гэх мэтчлэн тиймэрхүү далбаа гаргаж ирээд байсан болохоор үгүй яагаад ер нь тийм далбаатай байсан гэж хүмүүс бодоод байна. Эсвэл би буруу бодоод байна уу гэж судалгаа хийж үзээд тэгээд судалсны үндсэн дээр бол угаасаа тийм далбаа байхгүй л байсан юм билээ л дээ. Тэгэхээр нөгөө их Монгол улсынхаа үеийн далбааг сэргээе гэдэг маань болохоор өөрөө аргументийн хувьд аягүй сул аргумент болчихж байгаа. Үзэгчдээс ирүүлсэн хамгийн сонирхолтой сэтгэгдэл юу вэ? Үзэгчдээс ирүүлсэн хамгийн сонирхолтой сэтгэгдэл гэх юм бол зөндөө сэтгэгдлүүд байгаа л да. Гэхдээ надад болохоор хамгийн сонирхолтой санагддаг нь болохоор чи нэг ийм юмны талаар нэг бичлэг хийхгүй мó, ийм юмны талаар ингээд бас бичлэг хийвэл надад их зүгээр байна гэсэн хүмүүсийн сэтгэгдэл саналууд аягүй сонирхолтой санагддаг. Тэгээд тэд нарыг ер нь бол бүгднийг бичээд тэмдэглээд авчдаг. Тэгээд зав зай гараад эсвэл бичлэгний үнэхээр санаа олдох байх юм бол тэр тэмдэглэлүүдээс уншиж байгаа бичлэгнүүдээ бас хийх зорддог. Та ямар гадаад хэлээр ярьдаг вэ? Ярьдаг вэ гэх юм бол за мэдээч англи хэлээр бол ярьж байгаа. Тэгээд хинди хэл буюу энтэг хүмүүсийн
хамгийн түгээмэл ашигладаг хэл байдаг. Тэгээд хятад хэлээр бас харилцааны түвшин дээр чинь. Тэгээд япон хэлээр бас жоохон ярьчихна. Хинди хэлээр өөрийгөө танилцуулаад өгч болох уу? За тэгээ. जा नमस्ते मेरा नाम रत्ना है आज मैं दिल्ली विश्वविद्यालय में पढ़ रही है क्या पढ़ रही है तो राजनीति पढ़ रही है और वहाँ दिल्ली में 7-8 साल हो गया तो हिंदी थोड़ा बोल सकती है लेकिन ज़्यादा नहीं बोल सकता है तो बस खत्म Хинди хэлний хамгийн сонирхолтой санагдсан үг өгүүлбэр ч юм уу тэр нь юу вэ? Хинди хэлний хамгийн сонирхолтой санагдсан үг өгүүлбэр. Үгнүүд гэдэг юм бол Монголтай бас айгүй төстэй ойролцоо үгнүүд байгаад байдаг. Жишээлбэл одоо шакар гэдэг үг байгаад байгаа. Тэр чинь болохоор ингээ сахар болоод ороод ирчихэж байгаа. Тэгээд бас ойролцоо үгнүүд байгаад байдаг. Жишээлбэл North East India гэж байдаг байхгүй? Зүүн хойд энтэгт. Зүүн хойд энтэгт болохоор борцог тэнд байгаад байдаг. Тийм тэнгүүтээ тэр борцог болохоор нөгөө капса гэж нэрлэдэг байдаг. Тэнгүүт капса гэхэр ч бодлоо хавсаа мавсаа гэдэгтэй айгүй ижилхэн төстэй сонсогдоод байдаг. Өшөө бас айгүй олон төстэй хинди үгнүүд байгаад байдаг. Жишээлбэл тот байна. Тота гэдэг чинь тот. Шатаранж гэдэг чинь шатар болоод ороод ирчдэг гэдэг. Ингээ монгол хэлтэй төстэй үгнүүдийг харахаар бас их сонирхолтой санагддаг. Өөр бас ийм сонирхолтой phrase гэдэг юм бол хиллэг гэдэг юм бол нөгөө neki or puch гэж байдаг. Тэр нь болохоор монголоор болохоор асуухаар асуух байгаад байдаг. Тэрийг бас айгүй хөгжөлтэй маягаар хэрэгэлдэг гэдэг юм. Найз чихэр жимс идэх үү? Neki or puch гэж суулждаг те. Багада хэр диггүй хөхөд байв. Багада бүр багада бол маш диггүй хөхтэйсэн. Яг тийм бол би чи эмээ өдөр өссөн. Тэгээд ер нь бол эмээгийн хөхтэй явдаг байхгүй. Тэгээ эмээтэй байхдаа өстөө айгүй диггүй айгүй сахилахгүй бас нэг бодлоо айгүй хүмүүжлгүй хөхтэй байгаад байдаг гэсэн. Тийм тэгээд хамаатан цадныхаа ахнар эгч нарыг ороод ирэхэд чи ми гэж харцвэрсэн шууд нэрээр нь дуудаж мууддаг те. Эсвэл өстө би тэгмээр байна энийг авмаар байна ингэмээр байна гэдэг айгүйх тийм үзэл бодлоо илэрхийлээл. Тэгээд айгүй тийм томоогүй сахилахгүй юм туршиж үзэх дуртай хүүхэд байгаад байдаг гэсэн. Дараа нь болохоор аав ээж маань ирээд арай нэг жоохон дэг журманд нь оруулсан гэдэг юм уу. Манайх ч болохоор 5 эрэгтэй хүүхэдтэй. Тэгээд 5 эрэгтэй хүүхдийн нэг болохоор яалтчгүй одоо чанга гараар өссөн. Тэгээд тэрнийхээ үр дүнд ч гэсэн одоо хамаагүй илүү хүмүүжлэлтэй болоод за окей ахмад хүмүүсийг бас хүндэлдэг юм байна, хүндэлдэг юм байна гэсэн нэг тийм анхан шатны юмнуудыг тийм бүр багасаа л бас ингэж мэдэж өсөж байсан. Тэгэхээр хоёр өөр personality байгаад байт. Нэг нь болохоор айгүй диггүй, сахилахгүй, тийм томоогүй хүүхэд байгаад байт. Нөгөөх нь болохоор айгүй тийм томоотой, за хүний үгэнд ордог дуулууртай хүүхэд байгаад байт. Гэхдээ энэ хоёрын холимог нийлмэг болоод яг өнөөдөр бол амьдарч байгаа байна. Сэтгэлээс гардаггүй сайхан дурсамж бий юу? Тийм сэтгэлээс гардаггүй сайхан дурсамж гэх юм бол надад нөгөө нэг юу мэр чинь материалын дурсамж гэхээс илүү тийм сэтгэлийн дурсамжууд хамгийн их үлддэг. Тэгээд хүн надад ингээд ямар ч шалтгаангүй гаргаж ирсэн сайхан сэтгэлийг бол би хэзээ ч мартаж чаддаггүй байхгүй. Тийм. Тэгэхээр яг тийм маш хүнд хэцүү үед ч юм уу эсвэл жоохон ингээд боломжгүй үед явж байхад ингээд тусалж исэн хүний тус сайхан сэтгэл эсвэл эн чинь тэгдэггүй маа ингээд тийм эн чинь ингэдэм маа гэд хүний зааж өгч ирсэн тийм сургаал өгнүүдийг ерөөсөө хэзээ ч мартдаггүй. Өөрөө ч гэсэн боломжоор тэр зүйлийг амьдралдаа бүтээж авахыг хүсдэг. Бус хүний амьдралд ч гэсэн бүтээж авахыг хүсдэг. Таны бодлоор хүнд академик мэдлэг чухал уу эсвэл зүрх сэтгэлийн боловсрол чухал уу? Зүрх сэтгэлийн боловсрол хамгийн чухал. Академик мэдлэг хуримтлуулсан мангас байх юм бол тэр ёстой бидэрт хэрэггүй байхгүй тийм. Академик амар мундаг аргументууд хэлнэ шүү дээ. Бүх юмыг л одоо няцааж чадна, бүх юмыг л өөрийнхөө зөвтгөх чадна. Тэгсэн мөртлөө тэр чинь мангас болсон байх шүү дээ. Тийм хүмүүс байгаа. Гэхдээ тийм хүмүүс бидэрт хэрэг байхгүй. Бидэрт зүрх сэтгэлтэй мөртлөө юу ч чаддгүй байсан ч хамаа авахгүй хинд ч ингээд гай болдоггүй тийм. Эсвэргээрээ хүнд ингээд нэмсэглэл баяр баясгал аз жаргал бэлгэлээд явж байгаа хүн бол хүмүүсийн амьдралд маш их хэмжээний гэрэл гээгээд цэцүүлж чаддаг. Тэгэхээр зүрх сэтгэлийг бол би ерөөсөө эргэлзэх юм байхгүй нэгттэй. Шантармаар санагдсан үе байв уу? Шантармаар санагдсан үе гэхээсээ илүү нөгөө нэг тэгмэр чинь гонигэлжсэн үе болсон доо байгаа. Тийм. Жишээлбэл ингээд зөв зүйлийн төлөө ингээд дуурж ийн гэж өөрөө бодсон ч гэсэндээ тэрэн дээр бас ингээд аягүй хейтлүүлэх, атаклуулах тиймэрхүү тохиолдлууд аягүй гарч ирдэг. Тийм. Контент болгон л сайн байна мундаг байна гэхгүй шүү дээ. Зарим контент дээр чинь
хүмүүсийн улс төрийн үзэл баримтлал нь орж ирнэ. Зарим дээр нь хүмүүсийн өөрсдийнх нь хувийн итгэл үнэмшил ороод ирнэ. Гэхдээ хувь хүний bias байлаа гэд би заавал олон хүн тэрийг ингээ баримталжлаа гэд би заавал тэрийг баримтлах албагүй. Би болохоор аль болох үнэн рүү, аль болох ингээд нэг талыг баримтлахгүй, олон талаас нь хараад ямар нэгэн зүйл рүү орохыг хичээдэг. Тэнгүүт тэрийг маань болохоор сайн ойлгохгүй хүмүүс ч юм уу харангуут чи миний талд орохгүй байгаа болохоор чи бол миний дайсан гэж айгүйх харчих гай тиймэрхүү сөрөг сэтгэлдлүүд айгүйх орж ирж исэн. Тэгээд анхандаа болохоор би ингээ сөрөг комментуудыг харчихлаа. Яагаад арьчтэй би ерөөсөө тийм хүн биш шүү дээ. Намайг гүтгэж гэдэг айгүйх тийм эмзэг хүлээж аваад байдаг гэсэн. Тэгээд одоо л ерөөсөө тоохгүй шахам болцсон дөө. Бичлэгээ өөрийн мэдлэг дээрээ тулгуурлдаггүй, судалж мэддэг үү? Ихэнх нь өөрийнхөө мэдлэг дээрээ тулгуурладаг. Ялангуяа нэг хамгийн анхандаа хийжсэн онлайн талаар мэдлгүүд гэх юм бол одоо улс төрөөр сурж байгаа болохоор нэгдүгээр семестрт үзчихсэн юмнуудаар л хийчихэл та гэд өөрийнхөө мэдлэг дээр тулгуурлаж ирсэн. Эсвэл нэг шашны талаар ч юм уу энтэгт байхад бас нэг 10 жилд боловсролын системд нь яг дэлхийн улс орнуудын түүхийг шашны түүхүүдтэй хамт заадаг байхгүй. Тэнгүүт за окей. Ер нь бол би ингээд нэг шашны түүхүүдийг нь бас тодорхой хэмжээгээр уншиж судалж ирсэн мэддэг болохоор энэ шашны түүхүүдийг Монголд заавал ингээд тийм шашин дэлгэрүүл гэдэг өнцгөөс нь биш зүгээр яг шашин чи юу юм яаж үүссэн гэдэг өнцгөөс нь тийм тайлбарсан зүйл бол байдаггүй. Ихэнхдээ нэг бол шашныг айгүй үгүйсэхтэй тийм энэ гадны тарих угаалт орж ирээл хэвээр шашин орж ирээл ерөөсөө монголчуудын тарихыг угаагаад байна. Аль эсвэл энэ шашин шиг зөв юм байхгүй тийм хэвээр. Гэтэ манай шашин бол хамгийн зөв гэдэг өөрсдийнхөө шашныг ингээд ярих гэдэг. Тэгмээ тийм neutral өнцгөөс ямар ч ингээд шашныг дэмжихгүй, ямар ч шашныг үүсэхгүйгээр тэгж ярьж байгаа тийм яриа харагдахгүйсэн болохоор надад тэр бол одоо илүү их сонирхолтой санагдсан. Ирээдүйн Монголыг ямар байгаасаа гэж төсөөлдөг вэ? Ирээдүйн Монголыг ялангуяа залуучууд нь мэдлэгтэй, чадвартай, тэгээд өөрөө өөрсдийн гэсэн аргументыг гаргаад ирчдэг, мэтгэлцэх чадвартай, тэгээд мэтгэлцэж байгаа тэр үзэл бодлоо хамгаалах чадвартай, өөрөө өөрсдийнхөө гэсэн үзэл бодлын мэдлэг боловсрол дээрээ юм өөрсдийнхөө амьдралынхаа итгэл үнэмшил практикал зүйл дээрээ тулгуурлаад бий болгоцсон. Тэгээд Монгол ирээдүй байгаа эсвэл Монголын төлөө гэсэн сэтгэлтэй тийм ямар ч цаг үед Монгол бүтэхгүй штэ гэж үгүйсэхээс илүү Монгол бүтэн болгоно гэсэн тийм ирээдүйтэй залуучуудтай тэгээд бие бинийгээ хүндэлж сонсдог ойлгодог тийм хүмүүстэй нийгэм байгаасаа гэж би болгосч байна. Гөөгөө юмыг зарж ирэн асуултанд хариулсанд маш их баярлалаа. Таны цаашдын ажил амьдрал тав жаргал сайн сайхныг хүсье. За та бүхэн ч гэсэн урьсан баярлалаа. Тэгээд та бүхний ажил үйлс ч гэсэн өндрөөс өндөр амжилт хүсье.